Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Хүний амьдралын ад жаргалгүй нас буюу дунд насныхны хямралын үеийн талаарх мэдээллийг хүргэж байна. Америкийн нэгдсэн улсын эдийн засгийн судалгааны үндэсний товчоо коллежийн судлаачтай хамтран хүмүүс хэдэн наснда өөрийгөө хамгийн ад жаргалгүйг мэдэрдэг болохыг олж тогтоожээ. Судалгаанд дэлхийн нийт 132 орн хамрагдсан бөгөөд үүнээс 95 орн нь хөгжиж буй орн байсан байна. Судалгаагаар сайн сайхан амьдрал, аз жаргал, хувь хүний нас хоорондын хамаарлыг судалсан ба чаашлаад боловсрол, гэр бүл, ажил эрхлэлийн байдлыг хянаж гаргажээ. Судалгааны үр дүнд өндөр хөгжилтэй орны хүмүүсийн хувьд хамгийн аз жаргалгүй үе нь дунджаар 47.2 наснд тохиодог гэн. Энэ нас бол бидний хамгийн их сэтгэлээр ундаг үе юм. Энэ байдал хөгжиж буй улсын иргэдэд арай эрт буюу 43 наснд тохиодог гэжээ. Энэ судалгаа нь дунд насны хямралын онолыг баттгаж байгаа юм. Тодорхойлбол хөгшрөлтөй холбоотой айдас, бодит байдал нь ихэнх хүмүүсийг ад жаргалгүй байдалд хүргэдэг ажээ. Энэ хямрал нь ойролцоогоор 60 нас хүртэл үргэлжилдэг бөгөөд үүнээс цааш амьдралын сэтгэл ханамж нь аажмаар нэмэгдсээр 70 нас хүрэхэд дээцэхтэй хүрдэг гэнэ. Хэрвээ та 47 наснда өөрийгөө ад жаргалгүй гэж мэдэрч байвал дараах алхмуудыг хийгээрэй. За үүнд эрүүл хооллох, шөнө хангалттай нойр авч амрах, дасгал хөдөлгөөн хийх, өөрийгөө хайрлах, хөгжим сонсох, цэвэр агаарт гарах, таны найзуудтай болох. Таны найзууд таны ад жаргалд хамгийн их нөлөө үзүүлдэг байна. Мөн түнчлэн өөрийгөө өөртөөгөө харьцуул. Зорилгоо тодорхойл, зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө хэмжиж үзээрэй. Учир нь энэ бол цорын ганц харьцуулалт юм. Мөн бусдад туслах. За хүмүүс тусалж нийгмийн дэмжлэг үзүүлэх нь түүнийг авахаас илүү ашигтай байж болохыг судалгаагаар харуулж байна. Түүнчлэн өдөр бүр талархлаа илэрхийлэх. Судалгаагаар бие биетэйгээ харилцаж байгаа талархлаа илэрхийлсэн хүмүүсийн харилцаа, сэтгэл ханамж нь нэмэгдэж, талархлаа илэрхийлж буй хүн болон хүлээн авсан хүнд хоёуланд нь хамааралтай байжээ. Эрдэмтэд залуус болон өндөр наснууд амьдралдаа хамгийн их сэтгэл ханамжтай байдаг гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Судлаач ууг хямрал нь гадны хүчин зүйлсээс шалтгаалдаггүй, харин хүний бие организм дааврын үйл ажиллагаатай холбоотой гэдгийг онцолж байгаа. Эцэст нь та ад жаргалтай байхын тулд бага зэрэг хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг санах нь зүйтэй. Энэ нь таны хүсэл тэмүүллийг дахин үнэлэхэд цаг хугацаа зарцуулах, эсвэл хэтийн зорилгоо тодорхойлохын тулд тусламж хайх явдал юм. Хобби, хүсэл тэмүүлэлдээ дахин хөрөнгө оруулалт хийх нь амьдралын баяр баясгалан мэдэрч ад жаргалыг олоход туслана. Өөрт байгаа зүйлдээ талархаж байгаагаа илэрхийлэх цаг гаргах нь таныг илүү их ад жаргалтай болгоно. Та бүхэндээ амжилт хүсье.